3 сарын 12 нь өглөөний мэд гэл гэл одоо гэл гэл сонь дадлууд бас байна тийм ээ бидэрт одоо ингээл бичлэг хийж явахдаа ч гэсэндээ би нөгөө гэл хэлдэг ч юм уу тэр нэг төгтөө тиймэрхүү санагдаж магадгүй намайг уучлаарай. Өчтөр жоох өөрийгөө ажил дээр байж хата өөрийгөө анзаарсан зүйл гэвэл Японд 3 сар ер нь хаа сайгүй ажил ихтэй байдаг болохоор ер нь ажил ихтэй араасаа ингээл зураал дуусахгүй ажил нь дуусахгүй. Тэгээд 4 жилийн өмнөх өөрийгөө бодоод үзэхгүй юу. Тэнгуут л нөгөө ажил хийж явахдаа ингээл тэр ажилдаа ингээл түртэл өөрийгөө зовоогоол дараагийн ажил байна дахиад байна нөгөөтгөн дуустдаггүй энийг яах вэ тэрийг яах вэ гэж бодоол ингээл дандаа ингээл өөрийгөө ингээл зоож исэн байна гэдгээ жоохон анзаарлаа. Тэгээд тэр үедээ яах вэ юу бодох ёстой гэвэл ерөөсөө хийх ёстой зүйлээ урд байгаа нүднийхээ өмнө байгаа зүйлийг бол хийгээл явах ёстой байна. Тэгэхгүйгээр тэр дараагийн зүйл нь юу вэ тэр нь юу вэ энэ болоогүй те гээл дараа хийх нь юу вэ маргааш нөгөөтгөн болохгүй гээл ингээл яг өмнөх хийж байгаа тэр ажлаа хийхгүйгээр ингээл өөр юм бодоол ингээ яваад дистарал наалагдаад тэгээд өөрийгөө зовоогоод байгаа аахгүй. Тэгээд өөрийгөө л зовоож ирсэн байна. Би өөрийгөө л зовоодаг байсан байна. Одоо бол надад өөрийгөө зовоох шаардлага алга. Өмнө хийх юм хий чинь дуусах чинь төлөвлөгөөгөө өглөө гаргаад тэрнийхээ дагуу хий чинь дундуур нь ингээл 9 шидийн хүмүүсүүдийн даалгавар гэдэг ч юм 9 шидийн юмуд ороод ирсэн ч гэсэндээ тэр дор нь ингээд хариулт өгөөд шууд ингээл дараагийнхаа алхам руугаа явдаг. Түүнээс өмнө нь бол өөрийгөө зовоогоол өмнөх ажил дуусах байх чинь дараагийн ажил орж ирлээ гээл тэгэл ингээд өөрийгөө ингээд шаналгаал ингээд явдаг байлаа. Тэрийг одоо өчтөр анзаараад тэгээд тэрний талаар жоох ярмаар санагдаад энэ бичлэг хийж байна. За тэгээд бүгдээрээ өөрийгөө зовоох биш тэр өмнө байгаа ажлыг нэг нэгээр дуусгаад дундуур нь орж ирсэн асуудлыг дараа нь шийдэх ч юм уу тэр асуудлыг яг тэр дор нь шийдэх биш одоо хажуудаа тавьдаг ч юм уу тий тэгээд өмнө байгаа нүднийхээ өмнө байгаа зүйлүүдийг хийгээд явхад нэг стресстэй шаардлага байхгүй юм байна гэж хэлмээр байна. Тэгээд хэдүүлээ стрессгүй зоригтой урагшаага харсан амьдралаар явцгаая. За ингээд амжилт хүсье. Ялангуяа 25-аас 30 насныхандаа зориулж хэлж байна шүү. За амжилт хүсье.